항상 보고 소식대 아들 сэтгэл зүрх минь тань руу тэмүүлнэ. Та миний цорын ганц тэмүүлэл би таныг магтандуулъя. Бүхнээс өмгөөлөгч миний эзэн, зүрх сэтгэл минь зөвхөн танд найднаа. Та миний цорын ганц тэмүүлэл би таныг магтандуулъя. Алтнаас үнэтэй миний эзэн намайг хамгаалаад. Зөвхөн та миний баяр баясгалан миний жинхэнэ эрдэнэ. Бүхнээс өмгөөлөгч миний эзэн, зүрх сэтгэл минь зөвхөн танд найднаа. Та миний цорын ганц тэмүүлэл би таныг магтандуулъя. Гадаа их хүүтэн болсон байна. Өвл одоо л эхэлж явах шиг байна тийм үү? За. Өглөө жоохон даарсан өрхтэй. Чуулган ч гэсэндээ жоохон сэрүүхэн байх шиг байна гэхдээ парнуудыг нь ерөнхийдөө асаасан учраас удахгүй дулаахан болох байхаа гэж бодож байна. За. Эзний өдөр хамтдаа залбираад үгээ эхлүүлцгээе. Хамтдаа залбирая. Хайрын бурхан Аава, биднийг та өөрийнхөө цорын ганц хүүгийн тэр үнэтэй цусаар аварч өгөн бидний бүх гэм нүглийг уучлж өгсөнд талархаж байна. Мөн аварч өгөөд зогсохгүй итгэлээ сахин Бурханы үгийг сонсон, Бурханы үгийн дагуу амьдрч чадах бий болсон чуулганыг хамтдаа итгэлээ сахин нөхөрлөх олон ахан дүүсийг өгсөнд талархаж байна. Эзэн таны өмнө зогсох тэр өдрийг хүртэл бид бүхэн одоо энэ итгэлээ сахин Бурханыг баярлуулан Бурхан таны өмнө зөвхөн амьдрахыг хүсэж байна. Өнөөдөр ч эзэн та бид бүхэнд өөрийн үгээ зааж сургаж өгнө. Бурханы өмнө хэрхэн зөв амьдрах ёстой өгч сурсан. Сайн мэдээний төлөө хичээнгүлэн амьдрах тэр сэтгэлийг олж авсан тийм нэг өдөр болоход та тусалж өгнө. Удахгүй манай нэгдсэн семинар болох үлээ. Олон хүмүүст сайн мэдээг зоригтойгоор тараан бидэнтэй адилхан жинхэнэ найдвар мөнхийн ам энэ том баяр хөөргийг авч чадахын төлөө хамтдаа сайн мэдээний төлөө хичээнгүлэн сайн мэдээ тараахад та тусалж өгнө. Үгэндээ ирсэн ахан дүүст нэгүслээ дүүргэж өгнө. Үгнээс хол байгаа ирж чадаагүй ахан дүүс ч байгаа. Хаа байгаа газарт нь хамтдаа байж нэгүслээрээ удирдах өгөхийг хүсэж байна. Бидний хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Өнөөдөр хамтдаа
Эхлэл номны Гэтлэл номноос Библийг сурж үзцгээе. За Библийн Гэтлэл номыг олж харцгаая. Гэтлэл 10 дугаар бүлгийг олж харъя. Гэтлэл 10 дугаар бүлэг. За 10 дугаар бүлгийг олсон болов хамтдаа Гэтлэл 10-ын 10-аас эхлээд уншиж үзье. Гэтлэл 10-ын 10-аас эхлэн хамтдаа олж харъя. За 10-ын 10-аас эхлээд би эхлээд та бүхэнд уншиж өгье. Гэтлэл 10-ын 10-аас 11 дугаар ишлэлийг би уншиж өгье даа. Фараон тэдэнд би та нарыг багчуудтай чинь хамт явуулбал эзэн та нартай хамт байгаа болог. Та нар ямар муу санаатайгаа хараач. Тэгэхгүй шүүе. Хүссэн ёсороо та нарын ирчүүд нь явж эзэнд үйлчлэг гэж хэлв. Тэгээд фараоныхнаас хөөгдөв. За бид хүн Библийн семинараар дамжуулан Израилийн ард түмэн Египт гэдэг улсад 400 гаруй жилийн турш боочлогдсныг бид хүн сурж үзцгээс. Энэ 400 гаруй жил боочлогдсны дараа Израилийн ард түмэн Бурханаас гуйн залбирдаг баг. Бурхан минь ээ, бидний энэ их зовлон тарчлаас минь аварч өгөөч гэж гуйсан. Тэр үед Бурхан Мойсе гэдэг нэгэн хүнийг Израилийн ард түмнийг аврахаар илгээсэн баг. Түүний ачаар Мойсегаар дамжуулан Израилийн ард түмэн Египтийн тэр их зовлон зүдгүүрээс чөлөөлөгдөн Бурханы тэдэнд амласан анхнаасаа Авраамаар дамжуулан өгөх болно гэж амласан байсан тэр Канаан нутг руу тэд явцгаасан энэ түүх Библиэлд гарч байна. За энэ түүхэн бидэнд ямар сургамжийг өгч байгаа юм болоо? Эглээд түүнийг эмхлэн бодож үзцгээе. Израилийн ард түмэн Египтэд боочлогдож байгаа энэ дүр төрхөн нэгдүгээрт нь авралыг аваагүй бүхий хүмүүс нь Фараон хаантай адилхан энэ ертөнцийн захирагч болох Сатан буюу бузар сүнсний эрхшээлд мэглэгдэн хууртан гимнүглийн боол үхлийн боол болон амьдарч байгаа тэр дүр төрхийг маш нарийн харуулж өгж байгаа тийм үйл явдал байна. Фараон нь Сатан гэсэн үг биш. Фараоны дүр төрхөөр дамжуулан Сатан ямар хормоо нэгэн бэ гэдгийг Бурхан бидэнд харуулж өгж байгаа. За тиймээс Израилийн ард түмэн Канаан нутг руу явсан тэр дүр төрх нь юуг харуулж өгж байгаа юм бол одоо авралыг авсан хүн Есүс Христийн цусаараа дамжуулан гэм нүглээ уучлуулад тэгээд яг мөнхийн деважин руу явхаар тэр итгэлийг олж аван эзний ночих хүртлээр итгэлээ сайхан амьдарч байгаа тэр дүр төрхийг харуулж өгж байгаа. За Израилийн ард түмэн Египтэд амьдарч байх үедээ яасан бэлээ? 430 жил боолчлогдсон баг. Энэ боолын амьдрал гоё уу муухай юу? Муухай шүү дээ тийм үү? Ямар хэцүү бол. Ямар ч найдвар байхгүй, эрх чөлөөж байхгүй амьдарч байгаа энэ боолын амьдрал нь хүний амьдрал биш байх. Тэрэн шиг Бурханыг мэдэхгүй, үннийг мэдэхгүй, гэм нүглийн боол, үхлийн боол тэр айдас давтан амьдарч байгаа хүний амьдрал нь яг л Израильчууд Египтэд боочлогдож байсантай адилхан тийм дүр төрх байгаа эцэст. За бид нар ч өмнө нь тийм хүмүүс байсан баг. Гэхдээ энэ үед яадгүй Бурхан
Мойсе гэдэг нэгэн хүнийг илгээгээд Мойсегаар дамжуулан Израилийн ард түмнийг Египтээс гаргасан баг. Тэр үед 10 гамшигыг болгосон. Хамгийн сүүлийн гамшиг нь бүх уугнууд нь үхэх хэмээх гамшиг байсан. Мал төлийн уугнаж Египтүүд амьдарч байсан шивгчнээс ахуулаад хаан хүртлэх бүх хүмүүсийн ууган хүн үхэх гамшигыг Бурхан Египтэд буулгасан баг. Энэ юу харуулж байгаа юм бол? За, бүх ууган гэдэг нь ууган нь үргэлжид өв хөрөнгийг өвлөн авдаг хүмүүс биз дээ. Тийм ээ. Үргэлжид ууганд нь бүх өв хөрөнгөнд ирдэг байсан баг. Тэрнтэй адилхан аврагдаагүй энэ ертөнцийн бүх хүмүүсийн юм бол Бурханы хүнд өгөхийг хүсэж байгаа мөнхийн өв болох авралыг авч чадахгүй гэдгийг ба штэ харуулсан тийм үйл явдал байна. Тэр уугнууд үхэж байх. За харин энэ бүхэл ууган нь үхэх гамшигаас аврагдах авралыг Бурхан Библиэлд хэлж өгсөн. Тэр нь юу байсан бол Израилийн ард түмнийг Бурхан хамгийн сүүлчийн тэр гамшиг буух үед байна штэ. Бүх израильчуудад хандан тэдэнд нэгэн тушаалыг өгсөн. Тэр нь юу вэ? Айл бүр, гэр бүл бүрээрээ мөн бүл бүлээрээ нийлэн тэд нэгэн хоньыг нь ядлан, хургийг нь ядлан, цусыг нь хаалганыхаа 2 хатавч болон тотгон дээрээ түрхээ гэж хэлсэн. Тэр цусыг нь хараад юу гэнэ? Египтийн тэр гэрийн дээгүүр гамшиг өнгөрнө гэж Бурхан тэдэнд амласан баг. За, мэдээж тэр цус нь юуг харуулж өгч байгаа юм бол? Хожим түүнийг 1-р Коринт номын 5-р бүлэг дээр Бурхан айлдахдаа алгасал баярын хураг болох Христ ч бидний төлөө нядлагдсан билээ гэж хэлсэн. Энэ юу хэлж байгаа юм бол? Хожим Есүс Христийн цусаар дамжуулан энэ дэлхийн бүх хүмүүс гимнүглээ уучлуулан Бурханы хүүхэд болох болно гэдгийг бүх хүн дээр буух байсан гмийн төлөөс олох тэр гамшиг шийтгэл нь цусыг хараад алгасан шиг Есүсийн цусаар дамжуулан тэр гамшиг хүмүүстээр буухааргүй болсон гэдгийг харуулж өгч байгаа. Гамшиг нь хэн дээр болсон бол Израилийн ард түмэн Египтээс гарах үед тэр гамшигын золионд хоньыг нь ядлан тэр хонин дээр гамшиг нь буугаад энэ гамшиг тэр хонин дээр буусан учраас Египт биш Израильчуудад цусыг төргсөн бүх хайл дээр гамшиг буугаагүй шиг. Яагаад вэ? Гамшиг нь тэр хурган дээр буусныг харуулж өгч байгаа юм. Тэрэн шиг Есүс Христ миний өмнөөс хараал болон миний өмнөөс Бурханы тэр шударга шүүлтийн дагуу нүглийн хөлсөн үхэл цус урсахгүйгээр ямар ч уучлал байхгүй гэсэн Бурханы хуулийн дагуу Есүс Христээр тэр бүх гамшиг нь буусныг харуулж өгч байгаа. Түүгээр дамжуулан Израилийн ард түмэн Египтээс фараоны тэр иргэшээлээс фараоны тэр дарлаас чөлөөлөгдсөн шиг бид бүхэнч тэр Есүс Христ дөхөн сурах бол Мойсегаар дамжуулан аврагдсан хүн ч гэсэндээ яаж амьдрах ёстой вэ гэдгийг сурах бол мөн фараоноор дамжуулан сатаанд баригдсан хүндрэлтэн хэрхэн амьдарж байгааг ч сурж үзэх бол мөн фараоноор дамжуулан сатан нь худалч хийдгийг мөн фараоноор дамжуулан хизээч бид бүхэн сатаанд ялагдаж болохгүй гэдгийг мөн хамтдаа сурж үзцгээе. За. Нэгдүгээрт нь энэ фараоны дүрдөрх нь сатаны дүрдөрхийг харуулж өгж байгаа гэж хэлсэн биз. Энэ фараон яас юм бол Египт хэмээх тэр хүчрхэг хаан тулсыг захирч байсан тийм үү? Захирч тэднийг удирдах байсан. Фараоны ард түмэн байсан. Мөн фараоны ард түмнээс гадна фараонд үйлчилж байсан боолууд байсан баг. Тийм биз? За тэрнтэй адилхан өнөөдөр ч тэр энэ ертөнцид байна штэ. Бодорсон сатаны ажлыг хийдэг хүмүүс ч баг. Түүний ард түмэн бий. Тийм биз?
Тэр юу юм бол хуурамч иш үзүүлэгчд байх. Одоо ч Бурхны ард түмнийг доромжилж аврагдаагүй хүмүүсийг хуурч мэхлэн тэгж ажилдаг олон хуурамч иш үзүүлэгч, буруу сүм, буруу урсгал, мөн буруу олон шашнууд энэ хорвоо дээр дүүрэн байгаа. Тэр түүнийг харуулж өгч байгаа. Мөн Фараон Израилийн ард түмнийг дарангуйлж зовлон донд байлгаж байсан ч тийм ээ. Энэ ертөнцийн олон хүмүүсийг юм бол бозорсон сатан одоо ч иргэшээлдээ байлган тэднийг тэр зовлонгийн дээр нь зовлонг нэмэн яадаг. Бурханаас хол хуурч мэхлэн тэнхүү амьдруулдаг баг. Библиэлдээс харуулна авралыг авахаас өмнө бид өхөн үхэл гэдэг зүйлийн боол байсан. Мөн сатаны ч боол болон амьдарч байсан гэж Библиэлд хэлж байгаа. Эхлээд хамтдаа Еврей номон дээрээс харуулна ийм үг гардаг. Еврей номын 2 дугаар бүлэг дээрээс харуулна. Еврей 2 дугаар бүлгийг харъя да. Еврей 2-ын 15 дээрээс харуулна. За 2-ын 14, 15 дээрээс харуулна. За Еврей 2-ын 14-ийн төгсгөлийн хэсэг дээр ингэж бичсэн байгаа. Тэр үхлийн хүчийг баригч буюу диаволыг үхлээрээ хүчингү болгоод диаволыг юу гэнэ? Үхлийн хүчийг баригч гэж хэлсэн. Диаволыг тэгж хэлсэн байгаа. Энэ юу гэсэн үг юм бол 15 дээр тэр хариулт нь байгаа. Бүх насаараа үхлийн айдаст боончлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм аа. Энэ юу гэсэн үг вэ? Энэ ертөнцийн хүмүүс нь диаволын гарт үхлийн айдаст боолчлогдсон амьдарч байсан тийм хүмүүс байсан гэдгийг хэлж өгч байгаа. Эфес номын 2 дугаар бүлэг дээрээс харуулна. Энэ сатаны талаар Библиэлд хэлэнгээ. Түүний үг хэлсэн бол агарын хүчний ноёр хогч дуулгаргүй хөвгүүдийн дотор ажилдаг сүнс гэж Библиэлд мөн хэлсэн байсан. Энэ сатан юу юм бол? Дуулгаргүй хөвгүүдийн дотор ажилдаг сүнс гэж хэлсэн байгаа. Сатан одоо ч юу юм бол? Энэ ертөнцийг захирж байгаа захирагч нь сатан буюу диавол бузар сүнс байх. Иохан ном дээрээс харах юм бол Есүс тэр юу юм бол? Энэ ертөнцийн хаан нь ирнэ гэж хэлсэн. Иохан номын 14 дугаар бүлэг дээрээс харуулна. Сатан ингэж хэлсэн. Иохан 14-ийн 30 дээрээс харуулна. За Есүсийн хэлсэн үг байгаа. Би та нартаа олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч нь ирж байна. За ертөнцийн захирагч нь ирж байна гинэ. Энэ хэнийг хэлж байгаа юм бол? Есүс энийг хэлсэн юм бол? Ромын хааныг хэлсэн юм болов? Үгүй. Энэ биш үү? Бозорсон сатаныг хэлж байгаа. За Фараон Израилийн захирагч хаан нь байсанчлан энэ ертөнцийн захирагч нь эцэстээ юм бол сатан баг. Фараон еврейчүүдийг боолчилж байсанчлан одоо ч энэ ертөнцийг үхлийн айдсаар боолчлон захирж байгаа нь юм бол сатан болох диавол бузар сүнс энэ ертөнцийг мэхлэгч гэж Библиэлд хэлсэн байж. Израилийн ард түмнийг Фараон үргэлжид хуурч байсан. Та нар хичээнгүй амьдр. Тэгвэл ингэх бол. Тэгвэл ингэн.
Энэ үнэн болов? Огтуг. Сатан байж тээ. Анханасаа худалч гэж хэлсэн. Библиэс харъя та. Энэ Иохан номыг харсан юм чинь Иохан номын 8 дугаар бүлэг дээрээс харуулна. Сатаны талаар Есүс ингэж гэрчилсэн баг. За. Иохан 8:44 дээр та нар эцэг диаволаасаа гаралтаа бөгөөд эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмгийн эцэг учир худал хэлэхдээ жухам өөрөөсөө хэлдэг. За сатаныг юу гэсэн бол худал хуурмгийн эцэг худал хуурмгийг өөрөөсөө хэлдэг гэж хэлсэн баг. Үнэхээр тийм. Сатаны бүх үг нь юу юм бол худал хуурмаг баг. Тийм ээ. Одоо ч тэр энэ ертөнцийн бүх хэлдэ юу юм бол сатанд мэхлэгдэн амьдарч байгаа гэж хэлж байна. Өмнө нь бид нар мэхлэгдээд амьдарч байсан мэт сайн бодож үзээрэй. Учир нь өмнө нь та нар мэхлэгдсэн байсан гэж Тит номын 3 дугаар бүлэг дээр бичсэн баггүй. Тит 3:3 дээр. Тийм учраас Библи дээрээс харуул юу юм болоо? Сатаны талаар хэлэнгээ Илшил ном дээрээс харуулна. Бүх ертөнцийг мэхлэгч гэж хэлсэн. Илшил 12:9 дээр сатаныг юу гэнэ? Бүх ертөнцийг мэхлэгч гэж хэлсэн. 2 дугаар Коринт 11 дугаар бүлэг дээрээс харуулна. Могоо Еваг мэхэлсэн шигэ. Та нарыг ч мөн мэхлэх вэ гэж хэлсэн мэс. Могоо яла Еваг мэхэлсэн тийм үү? Адам мэхлэгдээгүй. Харин Ева мэхлэгдэж гимнүгэл дунсан. Библиэр тэгж бичсэн байж. Энэ бодорсон сатан юм. Тэрээр одоо ч энэ ертөнцийн бүхэлд нь мэхэлж хууран худал үгээр тэднийг мэхлэн хуурсаар байгаа. Үнэхээр тийм. За. Израилийн ард түмнийг мэхэлсэн энэ дарлаж байсан фараон нь хэн бэ? Сатаны дүр төрх баг. Одоо бурхан Мойсед Египтчүүдийг ялан тэр Египтээс Израильчүүдийг чөлөөлөөгөөд илгээсэн баг. Тэр үед яасан бол энэ сатан болох фараон хаан байж тээ. Энэ дээр тасралтгүй худал хийж байгаа үйл явдал гарч байгаа. За фараон нь сатаныг хэлж байгаа гэдгийг ойлгосон мэс. Харин Мойсе нь хэнийг хэлж байгаа юм болоо? Нэгдүгээрт нь Мойсе байж тээ. Биднийг тэр сатаны иргэшээлээс аварч өгсөн Есүсийн дүр төрхийг харуулж өгж байгаа ах. Мөн дээрээс нь энэ ертөнцийн захирагчид хууртан мэхлэгдэн амьдарч байгаа хүмүүсийг аврахаар элгээгцэн аврагдсан хүмүүсийг бурхны ажлыг хийж байгаа бид бүхнийг ч мөн харуулж өгж байгаа ах. За ийм зүйлийг хамтдаа нэг тунгаан бодоцгоо. Израилийн ард түмнийг Мойсе фараон яасан бол тасралтгүй зовлонгийн дээр зовлонг нэмэнгээ. Энэ ертөнцөөс тийм ээ тэр Египтээс гарах ямар ч бодол өгөхгүйгээр зүрх сэтгэлийг нь дарамтанд байлган хүнд ачлаар зовоож байсан баг. Тэрнтэй адилхан одоо ч тэр бузарсан юм бол энэ ертөнцийн хүмүүсийг гимнүглээр үглийн айдсаар барингаа яадгүй тэд нарыг энэ зовлонт амьдрал донд зовоон тарчлааж бурхныг харахч зүхэлгүйгээр завгүйгээр тийхүү амьдруулж байдгаа гэдгийг мартаж болохгүй байна. Өмнө нь бид ч тийм байсан биз. За гэтэл номын 5 дугаар бүлэг дээрээс харуулна. За бурхны тушаалыг хүлээн авсан Мойсе фараон дээр очив. Миний ард түмнийг илгээ гэж хэлсэн. Гэтэл Мойсегийн үгийг сонссон фараоны дүр төрхийг эддээ бодож үзцгээе. За гэтэл 5:1 дээрээс харуулна. За үүний дараа Мойсе Аароноор фараон руу очиж Израилийн бурхан эзэн миний ард түмнийг явуул. Тэд цөлд надад баярын ёслол үйлдэх гэж айлдаж байна гэж хэлв.
Израилийн ард түмнийг явуулаа. Тэд надад цөлд баярын яслыг хийнэ гэдэг нь Бурханд дахил өргөн Бурханы өмнө амьдрах боломжийг олгоо гэж хэлсэн баг. Тийм биз? Бид хүнчтэр яах ёстой юм бол? Одоо энэ ертөнцийн хүмүүст очиж хэлэх ёстой. Хайртай хүмүүстээ энэ сайн мэдээг тараах ёстой баг. Яахын тулд тэд ч мөн Бурханыг мэдэж амьд Бурханыг мэдээ зогсохгүй. Амьд Бурханд мөргөн мөнхийн диважинлыг явах тэр баяр хөөртэй амьдралаар амьдрах тэр боломжийг бид тэдэнд өгөх ёстой биз. Гэхдээ аврагдаагүй бүх хүний цаана хэн байгаа гинэ? Сатан байгаа гэж хэлсэн мэз. Тэр шиг Фараон хаан байж тээ. Юу гэж хэлснийг харъя. Ингэж хэлтэл яасан юм бол Фараоны үгийг одоо харцгаая. 4 дээрээс харуул. Харин Египтийн хаан тэдэнд Мосе Аарон нараа та нар юунд ард түмнийг ажлаас нь хөнгөрүүлнэ? Явж ажиллаа хий. За энэ юу гэсэн юм бол та нар юунд ард түмнийг ажил амьдралгүй болгох гээд байгаа юм бэ? Ямар завгүй хүмүүс байгаа юу? Бүгд тэр ажил амьдралтай Египтэд сайхан л амьдарч байгаа биз дээ. Битгий саад болоод ингэж хэлсэн баг. Тийм ээ. Одоо ч тэр яах вэ? Сүмд явъя, Бурханыг мэдээ ихлээр бозор сүнс тэр хүмүүст ингэж хэлдэг. Гэхдээ чи сүмд явж яах гээд байгаа юм бэ? Энэ хорвоо дээр гоё юм их байхад. Гэхдээ ажил амьдралаа явдаг юм уу? Энэ сүмд явлаа гэж чамд ямар ашиг байгаа юм? Хэмээн хэлдэг баг. Тэгж байгаа юм. Сайн мэдээ тараахад үзэр. Сүм юу яасан сүм бэ? Би эн чинь завгүй ах чинь мөнгө олох хэрэгтэй байна. Амжилтанд хүрэх ёстой байна. Ийм хийх ёстой. Хэдий завандаа сүмд яваад хэдий завандаа тэгдэ. За тэр үед бид үгүй яах юм бол нэрээ тиймдээ энэ ч одоо ажил амьдрал ихтэй авах чинь сүмд явлаа гэж яах. Ингэж бодож болох уу? Ингэж бодож байгаа бол энэ аврагдаагүй юм байх. Тийм биз? Аврагцсан харин мэддэг. Ингэж явал нэг өдөр үхэнд үхэл Бурханы өмнө шүүлт байгаад. Аимшигтай там байгаад. Үнийг мэддэг үз. Фараон тэгсэн баг. Та нар тэдний ажилд тийм биз? Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж хэлв. Фараон цааш нь харах энэ газрын ард түмэн идүүгээ маш олон. Ийм олуулаа амьдарч ах чинь ажил төрөлтэй байж хоол ундтай амьдрын үстэй гэж сутгаа гэж ажил төрлийг зогсоогоод байна. Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын даамлууд хийгээд харгалзагчтай тушаал буулгаж та нар ард түмэнд тоосох ихтэн зориулж өрдийн шигээ сүрэл өгдөгөө цаашид бол тэд өөрсдөө явж сүрэл хураагэ. Сатан яасан бол нэг хүн авралыг авах гээд ирэх үед яадгүй бүр илүү саад хийж байгаа үстэй. Израилийн ард түмний яасан бол бүр тоосох ихтэн зориулж өрдийн шигээ сүрэл өгдөгөө цаашид бол гинэ. Энэ үед тоосхыг хийхийн тулд юу юм болоо? Сүрлийг голд нь хийгээд барьцалдуулдаг байсан баг. Манай нэг пастор энэ Египтэд очисон байж байгаа. Египтэд очиод байж тээ энэ үгийг сансан баг. Энэ Египтэд хийдэг байсан израильчууд сүрлийг тоосхонд хийдэг байсан гэсэн. Нэрээ тоосго байгаа, тоосхонд нь сүрэл орсон болов сүрэл ороогүй бол яана? Би бол худлаа байх вэ гэж бодогдоод. Тэгээд тоосхыг нарийн харсан гинэ. Харсан чи яасан бол жинхнээсээ Египтчүүд байж тээ. Эртнээсээ юм бол энэ тоосх ихтэй дотор нь сүрлийг холдог байсан баг. Сүрэл нь энэ тоосхыг цохих үед юу юм бол дотор нь сүрлийг хийвэл энэ сүрэл нь тэр тоосх шавар нь салж унахгүй бол барьцалдуулж өгдөг тийм материалаар эргэлж байсан байгаа биз. Үнэн биз? Мэдээж Библиэлд ганц чухал үгийг бичээ. За. Фараоныг харъя да. Нэг хүн Бурхан руу ирэх гэтэл яаж вэ? Бүр илүү завгүй болгож байгаа биз? Бид өхөнчтөр сайн мэдээ тараах үед яадаг вэ? Семинар сонсороо ингэхлээр яадаг юм бол тэр хүн бүр завгүй байгаад итгэхгүй. Тараа бол би амар ажилтай. Тэндээс тийм асуудал гараад өрөнд ороод ийм асуудал гараад одоо би очиж чадахгүй нэ. Уучлаарай. Тэгвэл яах вэ? Энэ үед нь штэ. Сатан ажилж байгаа юм байна гэж бодох ёстой. За ёстой уучлаарай. Завгүй ахт нь ёстой уучлаарай. Би ёстой дими юм ярьчлаа. Уучлаарай гэж яваад ах уу? Үгүй.
Энэ хүнийг би авчрахгүй бол энэ хүний сүнсний төлөө би тасралтгүй залбирч гүйж авчрахгүй бол яах вэ? Фараон тавьж явуулах уу Израильчуудыг? Тавьж явуулах уу фараон? Хэзээч үгүй. Андуурч болохгүй шүү. Хүмүүс бид бүхэн сайн мэдээ тараагаад тийм бодол төрдөг. Өө ястаа өөрийнх нь төлөө гоё юм ярьж ах чинь тоохчихгүй. Болохгүй юу тэгвэл? Үгүй. Сатан саад хийж байгаа юм. Бузар сүнс үгнээс энэ үнийг холдуулж байгаа юм байна. Энэ түүний цаана бузар сүнс сатан байгаа үстэй. Үнэнхээр байдаг ойлгож байна. Би ч олон удаа сайн мэдээ тарааж үзсэн. Хамгийн хачирхалтай нь шүү дээ. Яг сайхан сайн мэдээ тараагаад бүх зүйл болж байгаа гэдэг яа тийм бол дандаа саад дотор учирдаг. Ажил гарна. Эхнэр нөхөр семинарт сонсноо гэж итл яг хоорондоо хэрэлдчихдэг гэж. Муудалцаад яг боллоо яшиг. За. Энэ юу харуулж өгч байгаа юм бол? Сатан цаана ажиллаж байгаа гэж. Бид нар ч тэр аврагдахад яасан бэ? Олон сая татгарууд байсан тийм үү? Аав ээжтэй сайн мэдээ тараатал байна шүү дээ. Одоо та нарын сургалтын төлбөр хичээл номыг зөндөө олон завгүй авах чи ямар ядаргаатай хөвгтүү чи. Дараа нь тэдгүртэй гараад жоохон завтаа болохоор яах вэ? Ажлаасаа гарсны дараа яах вэ? Жоохон амралтын үеэрээ ч юм уу? Сонсч өгье. Гэхдээ яадаг юм бэ? За. Хойшлуулж болохгүй байгаа юм. Фараон яасан бол? Израилийн ард түмнийг энэ чөлөөлөх талаар ямар ч бодох сөхөл өгөлгүйгээр бүр илүү зовлон энэ тачаал гэдэг зүйлийг, зовлон дарчил гэдэг зүйлийг нэмсээр байгаа юм. Бузар сүнс яах вэ? Тэр хотол хоромгийн эцгүүд дандаа ингэж саад хийх гэдгийг бид өхөн мартаж болохгүй. За. Мосег анх очих үед яасан? Загнаад явуулсан байгаа. Бүр дээрээс нь Израильчуудад зовлон бүр илүү нэмсэн гэж. За, эзэн Мосег яах вэ? Дахиад явуулдаг. Мосегаар дамжуулан гамшгуудыг яадаг юм бол бурхан буулгаж эхэлдэг байж. За. Усыг нь цус болгосон биз? Удаахан нэлхийн гамшиг байсан байж. Энэ гамшгуудыг тасралтгүй буулгаж байгаа учраас яадаг юм болоо? Фараон хаанд айдас төрж эхэлсэн ба. За тэгээд бурхан яадаг вэ? Дахин Мосег илгээдэг байж. Яваад очиж фараонд хэл. Миний ард түмнийг явуул гэж хэлээ. За. Эзэн Мосед фараоны эсрэг ингэж хэлээ гэж хэлдэг ба. За. 8 дугаар бүлгийн 1 дээрээс харуулan эзэн Мосед фараонд очиж түүнд эзэн ийхүү айлдаж байна. Миний ард түмнийг явуул. Тэд надад үйлчилнэ. Миний ард түмнийг юу гинэ? Явуулаа гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод фараон яасан юм болоо? Мосед тэрээр очдөг баг. Тэгээд очсон биз. Фараоныг усан дээр ирэхэд нь өмнө нь очиод түүнд 20 дээр эзэн ийхүү айлдаж байна. Миний ард түмнийг явуул. Тэд надад үйлчилнэ. 9:1 дээрч миний ард түмнийг явуул. Тэд надад үйлчилнэ. Тасралтгүй фараон дээр очиж Мосе шантрахгүй хэлсэн байгаа. За. Тэр шиг яах вэ? Бид өхөнч тэр юу юм бол зоригтойгоор хэлэх ёстой. Хичнээн завгүй байсан ч Библийг сурах ёстой. Бурхан байдаг. Заавал ирээрээ. Мосе фараоны өмнө очиод зоригтойгоор хэлсэнчлэн бид өхөнч яах ёстой юм бол зоригтойгоор хэлдэг тийм хүмүүс болох ёстой үст. Гэхдээ фараоны дүр төрхийг харъя да. За 8 дугаар бүлэг дээр биш те фараон ингэж хэлдэг байж. 8:20 дээрээс харуулна. Миний ард түмнийг явуулаа. Мосе хэлдэг үз. Тэр үед фараон яадаг юм болоо? 25 дээр гамшиг буусан бөөн ялаа буюу тийм ээ 4 дахь гамшиг буусны дараа
Фараон ингэж хэлж байгаа. 8:25 дээр. Гэтэл 8:25 дээр Фараон Мойсе Аарон нарыг дуудан явж энэ газар бурхандаа тахил өргөх гэж хэлв. Хаана гинэ? Та нар зүгээр Египтэд байхдаа байгаад тахил өргөө гэж хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Заавал сүмдэр очиж л бурхантай хамт байд юм уу? Гэхдээ гэртээ ч гэсэндээ Библийг сураад тийм үү? Семинар сонсож болно шүү дээ. За ингэж хэлсэндээ адилхан байгаа юм. Яагаад авралыг авсан хүмүүс эзний өдөр, 3 дахь өдөр, бид бүхэн 5 дахь өдөр ч тэр энэ сүмдэр цугладаг юм бол. Яагаад эзний өдөр бид бүхэн энэ ч үгийн өмнө цуглаад байгаа юм бол? Нэгдүгээрт нь бурхан авралыг авсан хүмүүст энэ өдөр цуглах гэж тушаасан учраас тэр байх. Тийм биз? Есүсийн дахин амьсан тэр өдөр нь эзний өдрийн өглөө энэ өдөр байсан байж. Өнөөдөр амьсан гэсэн үг шүү. Есүс цагаалмаа дээр цовлогдоод 3 дахь өдөр дээр дахин амьсан биз. Тэр өдөр нь эзний өдөр байсан. Тэр цагаас эхлэн ахын дүүс эзний өдөр ямар чухал вэ гэдгийг мэдэн яасан юм бол эзний өдөр бүр үүнийг 7 хоногийн эхний өдөр гэж хэлсэн байж. Тийм биз? Энэ ертөнцийн хүмүүс нэгдүгээр өдөр нь 7 хоногийн эхний өдөр учраас яах вэ? За өнөөдөр өстө ажилд яваад өстө гялалзуулъя гэдэг нэгдүгээр өдөр баяр хөөртэй ажилдаа явдаг үз. Баяр хөөртэй явах нь цаашаа юм уу? Шинэ өдрийн эхлэл гэдэг өжил төрлөө төлөвлөн эхэлдэг байж. Харин аврагдсан хүмүүс ч юу юм бол? Эзний өдөр баг. Эзний өдөр нь 7 хоногийн эхний өдөр бөгөөд энэ өдөр үгийн өмнө ирээд үгнээс хүчийг авч, үгнээс тайтгарлыг авч, үгнээс урмыг аваад тэр хүч, урам, тайтгарл тэр баяр хөөрөөрөө яадгүй. Энэ ертөнц рүү зоригтойгоор гарan эзний гэрчлэн амьдардаг баг. Фараон яасан бол энд юу гэж хэлсэн? Энэ газарт бурхандаа тахил өргөө. Харин Мойсе яасан бол үгүй бид энэ газарт биш. Цөлд эзэндээ очиж тахил өргөх болно. Харин Фараон хаан яасан бол тасралтгүй эсэргүүцсэн байж байгаа. Тийм байгаа. Эзэн Израилийн ард түмнийг Египтээс аварч өгсөн зорилго нь юм байна. Нэгдүгээрт нь штэ. Эзэнд үйлчлэхийн тулд байх. Тэнд гинэ. Эзэнд үйлчлүүлэхийн тулд яасан юм бол эзэн тэднийг Египтээс чөлөөлж байгаа гэдгийг харуулж өгч байгаа. Эзэн бид бүхнийг аварч өгсөн зорилго нь юу юм бол? Эзэн бидэнтэй хамт байж эзэнд үйлчлэн амьдруулахын тулд байх. Бид бүхэн ч тэр яах ёстой юм бол? Йошуа сэтгэлдээ шийдвэр гаргасанчлан бид бүхэн ч тэр сэтгэлдээ шийдвэр гаргахыг эзэн биднээс хүсэж байгаа биз? Одоо ч бид бүхний юм болоо. Эзэн тийм амьдрахыг хүсэж байгаа. Йошуа 24:31 дээрээс харуулan Йошуагийн амьдралын бүх өдрүүдэд Израиль эзэнд үйлчилсэн ба. Йошуагоос хойш амьд байж Израильд эзний хийсэн бүх хэргийг мэдэж байсан ахмадуудын бүх өдрүүдэд тэд эзэнд үйлчилсэн юм аа. Йошуа ч хэлсэн мэт би болон манай гэрийнхэн, миний гэрийнхэн бүгд эзэнд үйлчлэх болно. Тийм байгаа зү. Эргээд бодож үзье. Мойсе Израилийн ард түмнийг тасралтгүй чөлөөлөн эзэнд үйлчлэнэ явуулахыг хүссэн. Харин бодорсон сатан яасан бол тасралтгүй яасан бол Фараон өөр санал тавьж ирсэн байж. За 10:11 дээр өнөөдөр уншилчлан юу гэж хэлсэн бол тэгэхгүй шүү өссөн ясаараа та нарын ирчүүд нь яваа. Ирчүүд нь яв харин юу юм бол хүүхдүүд нь үлдээ гэсэн утга байгаа биз. Эмэгтэйчүүд нь үлдээ гэсэн утга биз. 10:24 дээрээс харуулна. Харин Фараон Мойсег дуудаж яв эзэнд үйлчил. Харин хонь ба хүр сүрэгч нь хүүхдүүд чинь ч та нартай хамт хонь сүрэгч нь үлдэг. Хүүхдүүд чинь ч та нартай хамт явга. За одоо юм бол хүүхдүүд чинь явг харин
хонь сүргээ үлдээ гэж хэлсэн байж. За ихэндээ юм бол энд үйлчлэл гэсэн байгаа. Дараа нь юу гинэ? Ирчүүд нь яв гэсэн байгаа. Одоо яасаа хүүхдүүд нь яв. Харин хонь сүргээ үлдээ гэж хэлсэн байгаа. Тэгээд юу юм болоо? Мойсег хөөж явуулдаг гэж. Надаас зайл. Миний нүрийг дахин үзэхээс болгоомжил. Чи миний нүрийг харсан өдөртөө л үхэх болно. Багвагаар фараон хааны уурн буцлангаа Мойсед өөр саналуудыг тасралтгүй тавьсаар байсан байгаа. Бид хүн яах ёстой юм бол? Фараон хааны энэ сансан тавьсан саналуудыг Мойсе бүгднгийн дагсан болов. Нэгийг нь ч дагалгүй эрс эсэргүүцэн эцсийн хүртэл анханаас нь Бурхны түн тушаасан ясаар өр хүүхдүүдээ малаа бүгдийг нь аван Египтээс гарч ирсэн биз дээ. Тийм биз? За. Бозор сүнс одоо ч тэр байна штэ. Ийм дийлдэхэд ирүүл яадаг юм болно. Ийм санаануудыг аврагдаг хүмүүст хэлдэг хүч. Гэр бүлийнхэндээ сайн мэдээ тараахлаар юу гэж хэлж байна? За. Би яах вэ? Чи сайн итэг гэж хэлдэг. Тэгвэл яах ёстой бол? Өө за баярлалаа гэд гүгээд ирэх үү? Энэ алидийн ялагдж байгаа хэрэг ба. Үгүй ээ. Гэр бүл маань аврагдах ёстой биз? Нэгэн өдөр нэгэн ээж сүм дээр ирсэн. Номлогчаа баяртай мэдээтэй. За юу болсон? Яасан? Манай нөхөр биш те. Намайг чи зүгээр сүмдээ явж болно. Чи л өөрөө надад бити сайн мэдээд. Чи зүгээр өөрөө мөрөөрөө л яв гэсэн би өстө амар баярлаа сүмдээ ирлээ. Энэ баярлах зүйл мөн үү? А? Өмнө сүмд нь явах жоохон үгэлдэг байсан юм шиг. Энэ нэг мэдээжийн зүйл ахгүй юу? Үндэ баярлах зүйл биш үстэй. Жинхэнэ баярлах зүйл нь юу юм бол? Өөрөө сүмдээ явах нь мэдээжийн зүйл. Үгээ сонсох нь мэдээжийн зүйл ах. Бүр дээр нь яхах ёстой юм бол? Хавчаад байгаа нөхрөө хүртэл авчрах нь эцсийн зориг үстэй. Зөв үү? Тийм биз? Бид зөвхөн өөрсдөө сүмд явснараа санаа маань амарч болохгүй биз? Авэж минь намайг сүмд явахад сайн байна миний хүү яваараа гэж хэлдэг. Би ястаа их баярлдаг. Мэдээж баярлах зүйл ах. Гэхдээ тэр нь жинхэнэ баяр хөөр биш үсттэй. Аав ээж маань хайртай хүмүүс маань Бурхныг мэдж Есүс Христийн дотор орж ирэнгээ бидэнтэй адилхан хичээнгүлэн эзнийг мэдэн эзэнд үйлчлэн амьдрах нь юу юм болоо? Тэр нь хамгийн чухал том зүйл үсттэй, тийм биз? Бид бүхэн бозор сүнсний тэр санаанд тэр залмихэнд нь хууртаж болохгүй ойлгож байна. Одоо ч тэр бозор сүнс яадаг юм бол сүмд явж байгаа хүмүүст ингэж хэлдэг. Өө чи сүмд очиход л болно. Заавал бацтай аврагдах ёстой юу? Хаа нэг сүмдэр очиод хүмүүстэй уулзал явахд болоо юм биш үү? Аврагдахгүй сүмд 1000 жил явлаа гэд ямар ашиг байх вэ? Үхвэл там руу явах байхад Бурхан байгаа юм чинь шүүлт байгаа юм чи. Эцэст нь там руу явах юм бол тэр бозор сүнсний үгэнд дэжтэй хууртаж болохгүй ойлгож байна уу? Би Бурханы өмнө өргөлж өргөсөн. Сүмдээ хичээнгүйл явсан, сайн үйл хийсэн. Тийм чинь би аврагдах л байлгүй. Энэ сатааны худал үг штэ. Библиэлд хэн сайн үйлийгээд аврагдана гэж хэлсэн. Хэн өргөл өргөсөнгөө тэр хүн дивааж руу явна гэж хэлсэн. Үгүй. Эхлээд яах ёстой юм бол Есүс Христийн цусаар гэм нүглөө мөнхөд уучлуулан баттай аврагдах ёстой байх. Ёстой. Тийм биз? Энэ юм шиг байна. Баттай ёстой тийм үү? Баттай аврагдах ёстой биз? Энэ хамгийн чухал нь баг. Гэтэл бозор сүнс яаж вэ? Тасралтгүй худал хэлдэг байж.
Бозорсноос юу гэдэг юм бол? Чи ганцаараа аврагдсан бол болон биш үү? Заавал гэрийнхэнтэй сайн мэдээ тараагаал. Заавал тэгэх ёстой юу? Гэрийнхэнтэй сайн мэдээ тараасан болоо юм биш үү? Заавал энэ ертөнцийн бүх хүмүүс сайн мэдээ тараах ёстой юу? Ямар тэднэрт өртөө юу? Одоо болно. Гэвч бурхан юу гэж хэлж байгаа юм бол? Тэр бүх хүмүүсийг аврагдаасаа үнний мэдлэгт ирээсэ гэж хүсдэгэ гэж хэлсэн мэт. Үхэл рүүгээ тугдж байгаа хүмүүсийг эргүүлж авчрахаас хойш бүүсо. Яагаад юм бол? Бурханы хүсэл нь энэ ертөнцийн бүх хүмүүс аврагдах байх. Миний хайртай хүмүүс байна уу? Хайрладгүй энэ ертөнцийн хүмүүс байна уу? Өчтнөө үрдэл хайрл гэж хэлсэн мэт. Бурхан бүх хүмүүсийг аврах нь бурханы хүсэл байх. Гэтэл юу юм бол? Бозорсноос одоо чи яадгүй? Чил итгэсэн бол болоо юм биш үү? Заавал энэ ертөнцийн бүх хүмүүст очиод сайн мэдээ тарах алавтай юу? Үгүй. Үгийг тунхаг. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Цагаа олсон ч олоогүй ч. Энэ сайн мэдээг тасралтгүй тараа гэж хэлсэн мэт. Нэг удаа семинар сонсгосон бол болоо юм биш үү? Ойлгож байвал байна гэж. Ийм амарх юм ойлгохгүй байхдаа яадгийг. Ингэж бодож болох уу? Үгүй. Паул ямар ч сайн мэдээ тарааж ирснийг мэдэх үү? Пастор нэг хэсэг ингэж бодож ирсэн үе би. Нэг хэсэг буруу ойлгож ирсэн үе би. Юу вэ? Энэ Библийн семинар хийх сайн мэдээ тараана гэдэг чинь зүгээр бурханы үгийг тунхаглах юм байна. Хааштай би тунхагсан. Итгэх үгүй гэдэг нь тэр үний сонголтоо. Тэгж андуурч ирсэн үе надад би. Тэгж жагаад Библийг уншаад үзсэн чинь үстэй. Би ямар том буруу бодож ирсэн гэдгийг ойлгосон. За, Паул яаж сайн мэдээ тарааж байсныг харъя да. Үйлс номноос харъя. Үйлс номын 18 дахь үйл. За, Үйлс 18 дээрээс харуулна. Паулын дүр төрхин дээр гарч байгаа. Үйлс 18-ийн 3-4-р ишлэл. Энэ Коринтод сайн мэдээ тарааж байсан Паулын тэр дүр төрхийг энэ дээр ингэж дүрсэлсэн баг. Коринт хотод очиж сайн мэдээ Паул тараасан мэс. Түүний ачаар Коринт чуулган бий болсон мэс. Тийм учраас Коринт чуулганы төлөө 1-2 дугаар Коринт номыг Паул бичиж явуулсан мэс. Тийм ээ. За тэр Коринтод сайн мэдээг яаж тарааж ясныг харъя да. Үйлс 18-ийн 3 дээрээс харуулна. Мөнөөхөр адилхан ажилтай байсан тул Паул тэднийд үлдэж хамт ажиллах болжээ. Тэд майхан хийдэг байв. За Коринтод очиод байжтэй Паул майхан хийж зарсан баг. Яах гэж вэ? Коринтод орон байртай болох гэж юу? Байр авах гэж майхан хийж зарсан болов Паул? Үгүй. Энэ Коринт чуулганд сайн мэдээг тараахын тулд яасан юм бол өдөр нь ажил хийж үлдсэн цагт нь сайн мэдээг тарааж исэн баг. 4 дээр амралтын өдөр бүр тэрээр синагогт юудэчүүд грекчүүдийг ятхан үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа. Еврейчүүдийн цугладаг байсан тэр газар очиод байна штэ. Өдөр бүр юу гэнэ? Амралтын өдөр бүр грекчүүдийг ятхан үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа. Бүр ятгадаг байсан гэсэн байгаа. Ятгах гэдэг нь юу вэ? Итгэл итэг байвал Библи үнэн. Ингээ шийдсэн гэсэн үг үү? Үгүй бах. Энийг хардаа. Библи үнэн байгаа. Энийг хардаа. Ингэж үтсэн байгаа. Энэ нотлогыг хардаа. Энд дээр бүтээсэн гэсэн байгаа. Үнэн байгаа. Могийн авдар хүүхч авдар энэ дээр араа тул дээр тогтсон гэсэн байж. Дэлхийд энэ хоёр бас нотлогоо байгаа. Хуучин гэрэн дээр бичсэн ийм юмнууд нь биелсэн байгаа. Итгэхгүй бол яах вэ? За тэгвэл байж та энийг хардаа. Юу гэсэн үг? Тасралтгүй ятгсан байгаа юм. Үгүй. Бид нар яаж ятгах ёстой юм бэ? Библи үнэн итгүүл итгэж байвал итгэхгүй бол чи шүүгдэн шүү. Ингэж хэлээд хаях уу? Уугаад, түүгээд тасралтгүй яах ёстой юм бол?
энэ үгийг дамжуулах ёстой гэдгийг харуулж өгч байгаа юм. Паул ажил хийгээд мөнгө олоод олсон мөнгөөрөө тэдэнд сайн мэдээг тараахдаа зүгээр эхлээд дууссан биш. Ятхан үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа. 28 дугаар бүлэг дээрээс харуулна. Мөн л ингэж хэлсэн байгаас 28:23 дээр. За, Үлс 28:23 дээр мөн энэ үг гарч байгаа. Ингээд тэд түүнтэй өдөр болцож түүний байсан газар олуулаа цуглахад. За. Олуулаа цугласан байгаа юм. Тэр үед яасан бол Паул өглөөнөөс үдэж болтол. Өглөөнөөс үдэж болтол гэсэн байгаа юм. Өдөржингөө гэсэн утга байна. Өглөөнөөс үдэж болтол тэдэнд Бурхны хаанчлалын тухай гэрчлэн Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж Мойсегийн хуулиас болон иш үзүүлэгчдийн намаас ярьж тайлбарлав. Паул яасан бол хичээнгүйлэн итгүүлэхийг хичээж байсан гэсэн утга байгаа юм. Бид хүн хичээхгүй бол болохгүй. Ятгахгүй бол болохгүй гэсэн утга байна. Тасралтгүйгээр сайн мэдээг тараах ёстой. Ойлгосон биз? Зүгээр нэг хэлээд болдго юм биш. Хичээл зүтгэлтэй байх ёстой. Мойсе ямар их хичээл зүтгэлтэй энэ сайн мэдээний төлөө ажилсныг мэдэж болохоор байгаа юм. Бодорсонс одоо ч яах вэ? Бидэнд худал хэлсээр. Нэг үслээр аврагдсан л болоо үсттэй. Заавал ингэж зовн барин сайн мэдээг тараах ёстой юм. Итгэлийн амьдрал гэдэг чинь баяр хөөртэй явах ёстой зүйл шүү дээ. Яагаад заавал ингэж итгэлээр зовн барин амьдрах ёстой юм? Гэхдээ Библи юу гэж байгаа юм бол? Бид зөвхөн түүнд итгэх бас. Түүнтэй хамт бас зовхон сойрхогдожээ. Паул энэ сайн мэдээний төлөө ямар их зовлон амссан бол. Тэгэд юу гэж хэлж байна? Христ Есүсийн сайн цэрэгэд л надтай хамт зов. Есүс Христийн хоригдол болсон надтай хамт зов. Миний зовлонгоос бүр ич. Надтай хамт зов. Эзэн бидэнд мөнх амийн тэр мөнхийн алдрын тэтмийг эзэн өгөх болно. Эзэн юу юм бол? Тасралтгүй тэгж хэлж байгаа үст. Авралыг авсан л болоо юм биш үү? Заавал ингэж шагналыг харан барин ингэж амьдрах ёстой болов. Бодорсонс тэгж хэлдэг. Харин Библи юу гэж хэлж байгаа юм бол? Дүүрэн шагналыг авахын тулд өөрсдийн хүлээн авснаа гүйцээ. Дүүрэн шагналыг авахын тулд хичээ гэж хэлсэн биз? Эшил намын 3 дугаар бүлэг дээр тэдмээ хүнд чалдахгүй тулд юу гэнэ? Барьснаа баццуу бүр чанга атгаа гэсэн үг гэж. Яг одоо энэ ертөнцийн түр зүрийн учраас эрх ертөнцийн мөнхийн учраас авдар мөнхөд үргэлжлэх учраас хуурдаж болохгүй ойлгож байна уу? Бодорсонс одоо ч юу юм бол? Параунта Мосете эвлэрхийг үсэн тасралтгүй худалж өөр тэр саналуудыг тавьж байсанчлан байна штэ. Одоо ч бидний дотор яадаг вэ? Энэ бодорсонс худал хурамга хэлсээр. Аврагдсан хүн эзний өдрөл ирүүл болоо юм шүү. Заавал штэ. Үйлчлэлийн багийнхан шиг тэгж хичээнгүй амьдрахаас үйлчлэлийн багийнхан л үйлчлэдгийг бид нар бол зүгээр эзний өдөр нь хурж очиод тэгээ явхад болно.
Библиэлд хаан тийм үг байгаа юм бол бозор сүнс хууртаж болохгүй шүү. Бүхэн бурхны дотор халуунаар амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. Бурхны хайрыг ухаарсан л бол балаа юм биш үү? Үгүй. Ингэснээр Христ та нарын дотор итгэлээр нутаглаад тэр хайр нь үндэслээд тэгээд юу гэнэ? Тэр хайрын ямар өндөр, ямар гүн, ямар урт, ямар өргөн болохыг бүх ариун хүмүүсийн хамт ойлгох болтугай. Одоо эзний хайрыг бүрүүлийг гүн гүнзгий мэдээсэй гэж эзэн хүсэж байгаа. Эзний хайрыг гүн гүнзгий мэдсэн хэрээр тэр хүн яадаг юм бол эзний төлөө, сайн мэдээний төлөө юм бол хичээнгүйлэн амьдрдаг баг. Бидний эзэн Есүс Христийн нэг үсэл болон мэдлэг дотор өсөхдөн. Эдүг болон мөнхийн өдөрт нь алууланд нь түүнд алдар байх болтугай. Тэр алдрыг нь эзэн өшөө илүү аваасаа гэж биднээс эзэн хүсэж байгаа биз? Тесалоник чуулганы ахын дүүсийн итгэл нь үлэмж өсөж байгааг яасан юм бол Паул хараад тэгж их баярлсан байж. Яагаад тэдний итгэл үлэмж их өсөж байсан юм бол? Тэр нууц нь юу юм бол? Тэр нууц нь маш энгийн байсан. 1-р Тесалоник 2:13 дээр та нар биднээс хүлээн авсан үгээ хүний үгээр бус харин эдгдэг та нарын дотор ажилдаг Бурхны үг хэмээн хүлээн авсан юм аа. Эзэн юу юм бол? Бид бүхнийг бүр илүү итгэлээр өсөхийг хүсэж байгаа. Тэр хайрыг нь бүр илүү мэдхийг хүсэж байгаа. Итгэл дотор шат тийм ээ. Халуунаар амьдрахыг хүсэж байгаа. Бүх хүйтэн байна. Бурхан Лаодик чуулганыг хараад юу юм бол? Халуун чиш хүүтэн чиш битээвэ. Бүлээн байвал би амнаасаа бөөжж гаргана гэж хэлсэн биз. Эзэн бид бүхнийг одон ш тэр юм бол эзэн дотор энэ сайн мэдээний дотор бүр илүү халуунаар амьдрахыг эзэн үнэндээ хүсэж байгаа. Тийм биз? Энэ Браун Израилийн ард түмнийг эцсийн үрдэл тавилгүйгээр яасан юм бол зурсаар байсан байж. Харин Мосе яасан бол буулт өгсөн болов. Үгүй. Тасралтгүй тэгж хэлсэн. Мосе яасан? Үгүй. Миний ард түмнийг явуул. Үхэр сүргээж бид нэр бүгдийг нь авч явах болно. За, Гэтэл номын 10 дугаар бүлгээ дахиад харъя. Гэтэл 10 дээрээс харуулна. Мал сүргээ үлдээ гэж хэлсэн байгаа ч. За 10-ын 24 дээр Мосегийн хэлсэн үгийг харъя. Мосе 10-ын 24 дээр ингэж хэлсэн баг. Фараон Мосег дуудаж, "Яв, эзэнд үйлчил. Харин хонь ба үхэр сүрэгч нь үлдэгэ. Хүүхдүүд чинь ч та нартай хамт яв гэж хэлв." За. Мосе хонь сүрэгч нь үхэр сүрэгч нь үлдэг гэж хэлсэн байгаа биз? За харин Мосегийн хариултыг харъя да. 25 дээр Мосе бид эзэн бурхандаа өргөх тахил ба шатаал тахилын малыг ч та бас бидний гарт өгөх ёстой. 26 дээр тиймээс бидний малч гэсэн бидэнтэй хамт явна. Бид тэдний заримыг нь авч эзэн бурхантаа үйлчлэгт нэгж туурайтан үлдэх ёсгүй. Мөн тэнд очих хүртлээр бид юугаар эзэнд үйлчлэхийг өөрсдөө ч мэдэхгүй байна гэж хэлв. За Мосе яасан бол бидний нэгж туурайтан юу гэнэ энд үлдэхгүй гэж хэлсэн байж. Мосе бууж өгсөн болов. Огтхон ч бууж өгөөгүй байх. Нэгж туурайтны үлдэхгүй. Тийм биз? Эдгэлийн амьдралаар найр тавьж болдог зүйл бий. Болдоггүй зүйл бий. Ойлгож байна уу? Бид өхөн хизээж хайртай хүмүүсээ сатаанд найр тавин үлдээж болохгүй. Хизээж итгэлийн амьдралдаа бид өхөн найр тавин бузар сүнсэнд ялгдан хөрч болохгүй байх. Тийм биз? Эзний өдрийг бид өхөн эзэнд зориулах ёстой хүмүүс байх. Яагаад вэ?
Эзэн бидний төлөө энэ ертөнцид хүртэл бүтэн сан өдргээд амардаг өдрийг бэлдэж өгсөн байгаа юм. Яагаад вэ? Тэгж ээж итгэгчид итгэлээ салхих учраас. Тэгж ээж итгэгчид юу юм бол энэ сайн мэдээг зоригтойгоор тараах тэр хүчийг олж аван тэр хүчээрээ энэ ертөнцийг ялан амьдрах учраас. Тийм байгаа юм. Гэтэл яах вэ? Одоо ч олон хүмүүс юу юм бол энэ эзний өдрийг найр тавин сатаанд өргөдөг гэж. Ямар том мунхаглал бол. Ямар том хохирол бол. Бид хүн хизээч найр тавьж болохгүй. Тийм зүйлсүүд байна. Тийм байгаа. Хуучин гэрэн дээрээс харах юм бол модын талаарх яриа байдаг. Бүх модын дээр тавья гэж хэлдэг биз. Олон моднууд яадаг вэ? Тэр байр суурь хаян явахыг хүсдэг байж. Харин тэр дотор усан үзмий мод баха хүмүүсийг баярлуулдаг, бурхныг баярлуулдаг үр жимсээ орхин би яаж тэр модын дээр залрах вэ? Тэгж хэлсэн биз. Энэ юу юм бол? Бурхны дотор, эзэн дотор амьдрах энэ зүйлийг хамгийн чухал хэмээн яасан юм бол зөв сонголтоо хийсэн байх. Тийм биз? Үйлчлэлч тэр ялгаагүй. Үйлчлэлээ алдаж болохгүй. Энэ үйлчлэл нь Бурхны бидэнд өгсөн асар том нэгүсэл ойлгож байна уу? Эзний өдөр үйлчлэл хийх боломж олдлоо. Яах ёстой бол? Тац зурах ёстой. Үгүй би өнөөдөр хамгийн зөв махыг нь би хэрчинэ. Би тэрийг нь хийн. Гэтэл яадаг юм бол олон хүмүүс яадаг вэ? Шавийн нэрээр аяг хүйтээс уусгсан шагналаа алдахгүй гэж хэлсэн мэс. Энэ сайн үлсийг нь эзэн гартаагүй санаад хариуг нь өгдөг гэж хэлсэн мэт. Сайныг үлдэх боломж үсээр л яадаг юм бол зүгтдэг хүмүүс би. Шагналаа алдаж байгаа хэрэг баг. Дүүрэн шагналыг авахын тулд өөртөөгөө баттаа сахиа гэж хэлээ биз дээ. Гэтэл яаж юм? Үсэг бол найр тавиад өөр хүнд өгчдөг гэж байгаа. Энэ хүн хийнэс. Тэр хүн тэгнэ үз. Өө амар. Тооцоо буруу бодож байгаа. За, нашари да. Бурхны төлөө энэ газар дээр хийсэн бүх ажил, бүх хөдөлмөрийг нь нөөштэй. Бурхан мөнхийн деважинд нөөштэй. Долларыг сольдог шиг юу юм бол энд хийсэн үйлсийг маань деважинд шагнал болгон мөнгө сольж байгаа юм шиг солиод хадгалдаг байх. Тэгдэг үз. Гадаадад очиод олон монгол хүмүүс яах вэ? Хүнд хэцүү ажил хийдэг. Тэндээс яадаг юм бол доллар цуглуулдаг. Цуглуулсан мөнгө яадаг юм бол Монголд авчираад яах вэ? Банкн дээр очиход яах вэ? Тэр мөнгийг нь солиод бүр их мөнгө болоод яадаг юм бол тэрэн гэрээ орон байр авангаа амьдралаа сайжруулдаг үстэй тийм ээ. Тэр ганц зүйлийг бодонгоо яах вэ? Гадаадад хэцүү ажил, хүнд ажил, жорлон угааж, хүнд төмөр зөөж, хүйтэн төмөр дээр сууж, барилгын хэцүү ажил хийж байгаа ч яах вэ? Тэр зовлон твчиж чаддаг. Яагаад юм бол? Ингэж би зовсон хэдийч. Эцэст нь яах вэ? Үүний ачаар юу юм бол? Миний хайртай гэр бүлийн хүмүүс маань амар тайван, дулаан гэрт хоол ундастай амьдранда тэгж бодонгоо төсвөрлөдөг үстэй тийм ээ. Тэрнтэй адилхан авралыг авсан хүмүүс энэ газар дээр зовж зүдрэн хичээнгүлэн амьдарч байгаа боловч тэр бүхнийх нь хариуд эзэн ямар том нэгүслийг өгөх вэ гэдгийг санангаа яах вэ? Төвчээртэйгээр баяр хөөртөр амьдардаг байх. Өнгөрсөн сард бид хүн 2-7 хоног үргэлжлүүлэн эдэглийг эхлүүлэгч өгөө төгсгөгч болох Есүсөд харцгаая гэж хэлсэн. Есүсийн юуг нь харах юм? Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө загалмайг төвчсөн гутамшгийг стомсорсон биз. Тийм биз? Тэр шиг одоо бид хүн ч юу юм бол? Эзний өмнө зогсох үед өгөх тэр мөнхийн аз жаргал, тэр мөнхийн алдар, тэр мөнхийн шагналыг харангаа байна штэ. Зовлонт одоо баярлдаг гэдэг тэр үгийг ч яад юм бол итгэгч л ойлгож чад. Яагаад аврагцсан зовлонт одоо баярлдаг гэж хэлсэн юм бол тэр зовлонгоор дамжуулан алдрын жинг өдрөөс өдөрт нэмсээр байгаа учраас байх.
Тийм учраас цаг зуурын ялахгүй зовлон гэж Библиэлд хэлсэн биз. Яагаад вэ? Тэр нь бидэнд өгөгдөх алдрын дэргэд юу ч биш ээ гэж Ром 8 дугаар бүлэг дээр Паул хэлсэн биз. Бид хүн хууртаж болохгүй ойлгож байна. Хизээч найр тавьж болохгүй ойлгож байна. Тийм ч учраас Паул юу гэж хэлсэн бэ? Тиймээс хайртууд минь та нарын нүрэх хөдлөмөр эзэн дотор хоосон биш гэдгийг санаж тууштай байж эзний үйл хэрэгт үргэлж бялхаж бай. Яагаад 1 дугаар Коринт 15-ын 58 дугаар ишлэлээр Паул тэр үгийг хэлсэн юм бол 1 дугаар Коринт 15 дугаар бүлэгт нь бүхэлдээ юу хэлж байгаа юм бол үглээр бүх юм дуусахгүй. Дахин амьлалт байна. Шин амьдрал байна. Тэр дотор шин амьдрал дээр очих үед жинхэнэ мөнхийн алдар байгаа. Үглээр бүх юм дуусахгүй маа. Үүнийг тасралтгүй хэлж өгсөн байгаа юм. Тийм биз? Бид өхөн яах ёстой юм бол? Үргэлж зөв сонголтыг хийхийг эзэн бид өхнөөс хүсэж байгаа. Паул хамгийн зөвийгөө сонгон эцсийн хүртэл энэ сайн мэдээний төлөө хичээнгүлэн амьдэрсэн баг. Харин Паултай хамт байсан Демиас буруу сонголтыг хийн өнөө үеийг хайрлан Тесалоник руу явсан гэж хэлсэн мэт. Дэм тэр өдөр эзэнтэй уулзсан бол тэр өдөр ямар их харамссан бол. Энхийг нь мэдсэн бол Паултай хамт эцсийн хүртэл явдаг байж. Ийм агуу шагналыг нь мэдсэн бол бодөр сүнсэнд хууртан энэ ертөнц рүү явдаггүй байж. Тийм биз? Лотч тэр Авраамтай хамт тэр хэрүүл дотор байжгаад Содом Гоморог хараад Авраамыг орхин явсан байж. Бодөр сүнсэнд хуурцсан баг. Эцэст нь яла? Содом Гомора цайдсан. Юу ч хүү тэнгэрээс гал хүүхэр бууж ирэн устган шатаах үед байж тээ. Лот өөрийн хураасан бүх зүйлээ яасан юм бол тэр дунд шатан үгүй бас алдсан баг. Түүний сонголт юм бол ямар том хохирлыг түүнд амсуулсан баг. Үнэхээр тийм байгаа юм. За. Библиэлдээс харуулна мөн хэнийг хэлж болох. Энэ сонголтын талаар ярьсан дэр тийм үү? Наоми гэдэг нэгэн эмэгтэйгийн талаарх яриа Библиэлд гардаг. Энэ Наоми нөхөр хоёр хүүтэйгээ Моаб газар руу Израильд ган гачих болох үед явсан баг. Тэнд очиод яасан? Нөхөр нь чүгтэг. Нөхөр нь үгсний дараа хоёр хүн тэндээс хоёр эмэгтэйтэй нэг нэгээр нь авч хурмаа хийдэг баг. Удалгүй хоёр хүүхэд нь ч үхээд өгдөг байж байгаа. Наоми одоо хоёр бэртгэл үлддэг баг. Ингээд Наоми яасан бол ган гачиг болох үед тэр зовлон дунд байж тээ. Моаб нутг руу явсандаа харамсан дахин Канаан нутг руу Бэтлехэм руугаа буцах болдог баг. Хожимдсан ч гэсэндээ зөв сонголт хийсэн байгаа юм. Гэхдээ тэр үед хоёр бэрээ та нар үлдээ гэж хэлдэг. Тэр үед Орпа хэмээх бэр нь цаац. Уйлаад яах вэ? Хадам ээжигээ үнсэд үлддэг болж. Харин Рут гэдэг эмэгтэй яад юм бол хадам ээжигээ орхидог. Түүний орхиогүй шалтгаан юу юм бол таны ард том бол миний ард том. Тэгингээ таны бурхан миний бурхан гэж хэлсэн баг. Рут яасан бол бурханыг сонгосон баг. Эцэст нь юу болсон бэлээ Рут? Боаз гэдэг хүний эхнэр нь болдог. Гадар нутагтай болдог. Үр хүүхэдтэй болдог. Тэр үр хүүхэд нь эцэстээ Давидыг тэндээс Боаз болон Рутаас төрсөн тэр үр ачин эцэстээ юм бол Давидыг төрсөн. Давид юм болоо Матай намын 1:1 дээр өгнэ. Авраамийн удам, Давидын удам Есүс Христийн угийн бичиг оршив. Эцэст нь Есүс Христ мэдлэх тэр агуу ажилд Рут хэрэглэгдсэн байгаа юм. За бид өхөнч тэр ялгаагүй. Хизээч
ямар ч үед яах ёстой юм бол энэ сатаны залмихэнд хууртан ингэж хохирч болохгүй байна. За. Мойсегийн энэ дүр төрхөн Есүс Христийн тэр дүр төрхийг ч бидэнд харуулж өгч байгаа. Бидний эзэн Есүс Христ яасан юм бол үргэлжид зөвийг нь сонгож байсан. Бозорсон сатанд баригдсан тэр хүмүүсийг аврахын төлөө бидний эзэн шантрааг баг. Ава хэрэг боломжтой бол энэ аягийг надаас зайлуулаач. Гэвч миний хүслээр биш, эцгийн хүслээр болго. Загал маань тэр зовлон ямар аимшигтай байхыг мэдэж байсан тэр Есүс. Тэр зовлонгоос зайлахыг хүссэн баг. Гэвч юу юм бол миний хүслээр биш, эцгийн хүслээр болго. Ингээд загалмаа дээр эцсээ хүртэл эцсийн тэр цус усаа бүгдийг нурсах хүртэл яасан юм бол Есүс загалмаа дээр өгөх тэр сонголтыг сонгосон биз дээ. Түүний нэг үйлслэр бид өхөн авралыг авсан баг. Мойсеч тэр яасан? Эцсээ хүртэл яасан юм бол Израилийн ард түмнийг аврахын төлөө бүх хүчээ зориулан фараонд бууж өгөөг баг. Амнаас нь үнэхээр аюултай байсан баг, тийм үү? Боол байсан ард түмнийг төлөөлж. Тэр үеийн хамгийн үчирэг байсан Египтийн хам фараоны эсрэг болсон тэр зориг нь хаанаас байсан юм бол? Яаж тийм зоригтойгоор Мойсе тэгж амьдарч чадсан юм болоо? Яагаад вэ? Түүнд итгэл байсан биз дээ. Бурхан түүнтэй хамт байгаа гэдэгт тэрээр итгэж байсан баг. Бид өхөнч тэр энэ ертөнцийн хүмүүсийн нүдний өмнө сул дорой байж болох юм. Гэхдээ бидэнтэй хамт эзэн бурхан хамттай байна. Амьд бурхан бидэнтэй хамттай байгаа учраас бид өхөн Мойсе эзэнд найдан зоригтойгоор тэнхүү урагшаа явж чадсан шиг байна штэ. Бид өхөнч тэр яах вэ? Эзэндээ найдан эзнээс зууран тэр агуу ялалтыг байгуулахыг эзэн биднээс хүсэж байгаа. Мойсеч зоригтойгоор Израилийн ард түмнийг Египтээс чөлөөлөх тэр агуу ажлыг хийсэн бол одоо бид өхөнч тэр яах ёстой юм бол тэгж амьдрахыг эзэн хүсэж байгаа. Дуулал 18 дахь бүлгийг харъя. Дуулал 18. Дуулал 18-ийн 1-р ишлэл. Дуулал 18-ийн 1 дээр юу гэж бичсэн бол? За 18-ийн 1 дээр хүч минь болдог эзэн тандаа би хайртай. Давид хаан хэлэхдээ хүч минь болдог эзэн гэж хэлсэн байгаа ч. Бидний эзэн бол хүчрхэг эзэн баг. Түүнд боломжгүй зүйл гэж байхгүй. Египтийн ард дарлалаас Израилийг чөлөөсөн тэр хүч чадлын эзэн. Отооч бидэнтэй хамт тэр хүч чадлаараа ажиллахыг хүсэж байгаа. Хүч минь болдог эзэн тандаа би хайртай. 18-ийн 32 дээр мөн ингэж хэлсэн байгаа. Хүч чадлаар намайг бүсэлдэг бурхан замыг минь төгс болгодог. Хүч чадлаар намайг бүсэлдэг эзэн гэсэн байна. Хойш нь 39 дээр тулалдагт минь та намайг хүч чадлаараа бүсэлж намайг эсэргүүцэн босгочдгийг миний доор хөсөр унгав гэж хэлсэн байна. Давид ч яасан хүч минь болох тэр эзнийг хайрлан хүч минь болох тэр эзэн надад бүх хүчийг өгдөг гэж хэлэнгээ тэрээр ийхүү амьдэрсэн байгаа. Тэгээд Дуулал 18-ийн 29 дээр ингэж хэлсэн байна. Унш. Танаар би их зэргийг дайрч бурхантай түшиглээд би хөрмийг давж чаддаг. Танаар би их зэргийг дайрч бурхантай түшиглээд би хөрмийг давж чаддаг. Бид өхөн
өөрсдийг харуул яг уу сулдараа байх. Фараоны нүдэнд ч тэд сулдараа дарлагдсан ард түмэн байсан баг. Гэхдээ итгэлээр харуул юу юм бол Мойсегийн ард бидний эзэн бурхан байсан. Мөн үү? Тийм биз? Давидын ард ч хэн байсан юм бол танаар би их зэрхийг дайрж бурхандаа түшиглээд би хэрмийг ч давж чаддаг юм аа. Хэзээж нурж унахгүй мэт тэр хан хэрэм мэт сайн мэдээг тараахад хэцүү хүмүүс олон бий. Гэхдээ зоригтойгоор бид өхөн дайрах ёстой. Израилийн ард түмэн Йошуагаар удирдуулан Канаан нутгийг эзлэх үед бурхан яасан бол тэдэнд тушаасан. Яаж вэ? Чимээгүйгээр авдрыг үүрэн Ирихо цайзыг тойр. Хамгийн сүүлд бүрээгээ үлэн чангаар хашгир. Тэр үе тэр хан хэрэм нь юу ч нурж унсан биз. Энэ дүүхийг яагаад бурхан бичиж өгсөн юм? Ирихо цайзын тойр нь олдсон шүү дээ. Яагаад вэ? Хүч чадал нь надад биш. Эзэнд байдаг гэдгийг харуулж өгч байгаа. Хүч чадлаар намайг бүсэлдэг бурхан. Хүч чадал нь хэнд байгаа гинэ? Эзэнд, надад биш. Тулдахад минь та намайг хүч чадлаар бүсэлж. Тэр хүч чадал нь надад байгаа юм биш. Эзэнд байгаа учраас тэр эзний хүч чадлаар бид өхөн эцсээ хүртэл явах ёстой бол тэр ялалтыг байгуулахыг эзэн хүсэж байгаа. Хизээч бууж өгж болох. Хизээч найр тавьж өгж болохгүй тийм зүйлсүүд байгаа биз. Есавыг тань нэз. Якоб болон Есав мэднэ. Ууган хүүгийн эрхээ аяга зутангаар найр тавин худалдсан байж. Ямар мунхаг бол түүний үр дүнд нь ямар их харамссан бол тийм биз? Дахин гимшиг боломж өгөгдөөгүй гэж Еврей 12 дахь бүлэг дээр бичсэн байж. Хари. Хэрвээ Мойсе найр тавин бууж өгсөн бол Израилийн ард түмэн Египтээс чөлөөлөгдөхгүй байсан биз? Үүнтэй адилхан бүхэнч тэр бидний хайртай хүмүүс аврагдж чадаагүй гэр бүлийнхэн энэ газар дээр амьдарч байгаа олон сонсголгүй өргөлтөө сүнснүүд байг. Магадгүй тэд нар биднийг муулж болох юм, шүүмжилж болох юм. Гэхдээ тэглээгээд яах гэж? Тэр чухал үстэй. Биднийг муулсан ч бай, үл тоосон ч бай. Зөрөгтэйгээр очиод хэлэх ёстой баг. Бид шантар бол бид хаюул яах юм бол? Тэдний сүнс нь хаашаа явах вэ? Мөнхийн там биз. Ганцхан там руу очих юм болов? Там руу яваа зогсохгүй энэ газар дээр ч авралыг авсан хүмүүс бүгд алга болсны дараа 7 жилийн зовлонгийн хугацаа гэдэг аимшигтэй тэр зовлон руу орох болно үст. Там руу очиад харамсан баяны яриг бид бүхэн мэднэ. Тэр ямар их харамсан бол энэ даржилын газар би зовж бай. Би 5 дүүтэй. Энэ 5 дүүд маань сайн мэдээг тараахын тулд Лазарыг явуулж өгөөч. Мянга харамслаа гэд боломжгүй байсан биз. Там нь ямар газар юм бол? Тэнд өтөрхөн өгдөггүй. Гэн чондрохгүй гэж хэлсэн биз. Бид бууж өгж болохгүй, хайж болохгүй зүйлсүүд бий. Тэр юу юм бол? Миний итгэлийн амьдрал. Мөнхийн алдрын төлөөх амьдрал. Мөн аврагдаж чадаагүй бидний хайртай хүмүүс. Тэдний сүнсийг бид бүхэн хизээч алдаж болохгүй байх. Хизээч бодрол сүнсэнд найр тавин өгч болохгүй байх. Мойсе эцсээ хүртэл бид очих газрыг хүртэл эзэнд үйлчлэх болно. Тиймээс нэг ч туйрат нь үйдэх ёсгүй гэж хэлээд эцсээ хүртэл итгэлээр ялалтыг байгуулсанчлаа. Бид өхөнч тэр юу юм бол энэ ялалтыг байгуулахыг эзэн бид өхнөөс хүсэж байгаа.
Хэрэг бид шантарвал эзэн ч шантрах бол. Хэрэг бид зүхтвал эзэн ч юу ч хийж чадахгүй байх. Тийм биз? Үнэхээр тийм. Харин бид шантрахгүй байвал цаг нь болгоо хурааж авна гэж бурхан амласан биз? Цаг нь бол хурааж авах учраас биш дээ. Авралыг авсан хүн найр тавьж болохгүй зүйл аа. Шантарж болохгүй зүйлсүүд аа. Түүнийгээ эцсээ хүртэл тас зуран амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. Ойлгосон биз? Одоо 7 хоногийн дараа манай сонсголог ахын дүүсийн энэ жилийн сүүлчийн семинар болох бол. Энэ семинар гэдэг зүйл сүмийн зүгээр нэг үйл ажиллагаа юм болов үгүй. Том руу явж байгаа тэр сүнснүүдийг эзэн рүү удирдан авчрах сүнслэг дайн байх. Ямар анхуу дайн болохыг мэдэж байна уу? Бид бүхний нүдийг нэгээд харуулдаг бол бид бүхэн энэ дайнд яаж оролцох ёстой гэдгээ мэд. Тэдний төгсгөлийг нь бид бүхэн Библиэр дамжуулан харж чадвал яах вэ? Сайн мэдээ гарцаагүй тараах ёстой юм байна. Үнийг мэднэ биз? Энэ дайнд бид бүхэн ганцаараа оролцож байгаа юм шиг. Бид бүхэн хамтдаа. Бун дээрээс нь бид нэртэй хамт бурхан ч хамтдаа ажиллаж байгаа. За гэхдээ мэдэх ёстой чухал зүйл бий. Авралыг авсан хүмүүс ажиллахгүй болно шүү дээ. Бурхан ч хамтдаа ажиллаж чадахгүй байх. Жинхнээсээ тийм. Ягаад вэ? Энэ сайн мэдээг тараах ажлыг бурхан тэнгэр элч нарт даалгаагүй. Хэнд даалгасан юм бол? Энэ гудамжинд явж байгаа ертөнцийн хүмүүс даалгасан нь үгүй. Эхлээд бурханы хайрыг хүлээн авсан тэр хүмүүст юу юм бол эзэн энэ хайрыг тараах ажлыг даалгаж байгаа. Ягаад вэ? Энэ сайн мэдээ нь бурханы хайрыг тунхаглаж байгаа ийм зүйл учраас. Тийм багаж. Бид биш бол өөр хинч биш. Тийм биз? Бид бол тэдний эцсийн найдвар гэдгийг мартаж болохгүй. Исая 62 дугаар бүлэг дээр бурханыг бүү амраа гэж хэлсэн. Бурханыг бити амраа гинэ. Гэхдээ тэр үг юм шүү дээ. Та нар ч бүү амрах тун гэж хэлсэн. Тэр босхон байгуулж Израилийн газрын магтаал болгох хүртэл эзэнд амралт бүү өгөх тун гэж хэлсэн. Юу гэсэн үг юм бол? Бид нар амарвал, бид нар сайн мэдээ тараахгүй бол эзэн ч юу ч хийж чадахгүй гэсэн утга байгаа юм. Жинхнээсээ тийм баг. Харин авралыг авсан хүмүүс энэ сайн мэдээний төлөө хичээнгүл нэгдээд амьдрах үед юу гинэ? Эзэн хүч чадлаараа тэдэнтэй хамтдаа ажиллах бол. За. Ирэх семинарт яаж оролцох юм бол? Бүгдээрээ сайн мэдээ тараах ёстой баг. Сайн мэдээ тараагаа зогсохгүй. Бүгдээрээ юм бол энэ семинартаа оролцох ёстой баг. Юугаар хамтдаа залбираад үгээ сонсох ёстой баг. Эзэн минь энэ сүнснүүдийг аварч өгөөч. Сэтгэлийг нээж өгөөч. Орчуулагч маань сайн орчуулж чадахын тулд бурхан минь та тусалж өгөөч. Пастор үгийг зөв ойлгомжтой заахын тулд бурхан та мэрэгэн ухааныг дүүргэж өгөөч. Энэ сүнсний сэтгэлийг эзэн та нээж өгөөч. Бурханы хайрыг бидэнтэй ухааруулж өгөөч. Хэмээн хамтдаа залбирангаа оролцох ёстой байж. Гэтэл яасан? Семинар болж байгаа юм нөө. Заац. Өнөөдөр жоохон хүүтэн байна. Болдго юм уу дөө? Гэт ирсэнгүй. Энгүүл бурхан ажиллаж чадахлаа. Яаж ажиллах юм? Семинарыг би хийдэг юм шиг. Би зөвхөн дамжуулах үүрэгтэй. Энд орчуулах сайн хийж өгөх үүрэгтэй баг. Харин бурханы хүч чадлыг энэ газар дээр буулгаж миний хайртай хүмүүс аврагдах, энэ сонсголгүй, энэ өрөвдөлтөй хүмүүс аврагдахын тулд юу хэрэгтэй юм бол? Эцэстээ бидний залбирал хэрэгтэй баг. Бидний хичээл зүтгэл хэрэгтэй баг.
нэг зүрх сэтгэлээр хамтдаа энэ дайнд оролцох ёстой. Гэтэл яасан? Би сайн мэдээ тараас. Өөрсдөө л ирээгүй штэ. Тэгж хэлвэл эзэн юу гэж хэлэх бол? За, сургаалт 24-ийг харъя. Сургаалт 24-ийн 11, 12. Сургаалт 24-ийн 11-ээс 12 дугаар ишлэлээ. Олсон болоо. Хараараа. 11 дээр өгсөн байна. Үхэл рүү туугдах хүмүүсийг авар. Үхэл рүүгээ одоо ч олон хүмүүс туугдаад явж байгаа үстэй. Тэднийг авар гинэ. Тушаал биз? Ард нь алагдах газрынхаа зүг гэлдэх хүмүүсийг буцаагаад аваад иргэж бичиж болох байсан мэт гэхдээ буцааж авчрахаас хойш битгий суу. Энэ юу гэсэн үг вэ? Сайн мэдээг тараахын тулд зүгээр буцааж авчрахаас хойш битгий суу гэдэг нь юу юм бол? Буцааж авчрахыг зэнгүүлэн хийх суутга байгаа юм. Гэтэл би хэлсэн штэ гэд хэлээд хайчвал эзэн юу ч хэлсэн бол 12 би хэлээд байхад өөрөөсөө тоогоогүй штэ. Тэгж хэлвэл энэ нэрэ тиймдээ чи хичээс тэгж хэлэх лүү? Үгүй. 12 дээр ингэсэн баг. Харагтун бид үүнийг мэдээгүй гэж хэлэх аваас. Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж юу? Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж юу? Тэрээр үйлсийнх нь хариу хүмүүнд өгөхгүй гэж юу? Эзэн энэ хэлээгүйнхэн төлөөх эзэн зэмлэл байгаа гэсэн утга байгаа юм. Сайн бодоод үз. Би хор тавдраар үхэх гэж байтал энэ юмыг угаад би ирүүл боллоо гэж бодъё. Гэтэл миний эргэн даранд хор тавдраар өгч байгаа миний осор олон хүмүүс байна. Тэр хүмүүсийг хараад юу юм бол энэ үнтэй юм идгээд юм байсаар байтал хавд арчаад хэлэхгүй байл. Энэ юмыг би идэгсэн штэ гэд хэлтэл хүмүүс тийм идэхгүй байл. Тэгвэл яах ёстой бол? Би хэлдгээ хэлсэн. Идгүүл иж байвал өөртөө л би уул идгэнэ гэд ахчих. Гэт хаях үгүй үз. Гэхдээ та уугаад үзээш. 2 өдөр уугаад үз идэх нь үгүй юу? Дахин очоод сануулах ёстой биз дээ. Тийм биз. Гэтэл яах вэ? Би хэлсэн одоо болно. Өөртөө л тоогоогүй үз дээ. Энэ юу юм бол? Энэ зэмлүүлэх зүйл болно гэсэн үг байна. Тийм учраас Эзекиэл номын 33 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэн? Харуулын талаар Есүс зүүрлэж хэлэнгээ, Бурхан зүүрлэж хэлэнгээ. Харуул тэндээс дайсан ирж байгааг хараад хотынх нь сануулахгүй бол тэр элдэнд үгсэн хүмүүсийн цусыг нь би чиний гараас нэх болно гэжсэн. Ямар аамир үг вэ? Тийм багаж? Аврагдсан хүмүүс яах ёстой юм болоо? Бид өхөн эцсээ хүртэл шантралгүйгээр энэ сайн мэдээг хэлж их ёстой гэдгийг харуулж өгж байгаа юм. Фараон хизээ Израилийн ард түмнийг явуулсан бол ууган хүүгийнх нь хүүн үхэх үед яасан тэр үед арай гэж явуулсан баг. Мартаж болохгүй шүү. Гэж явуулчаад араас нь яалаа. Дахин хөөж ирсэн. Хөөж ирээд яалаа. Улаан тэнгис рүү орж үхэх хүртлээр тэднийг хөөсөн биз дээ. За фараонч тэр үхтлээ тэгж сайн мэдээг тарахад саад хийсэн сатан тэгж ажилласан юм бол бид өхөн яаж амьдрах ёстой юм бол эзэн юу гэж хэлсэн? Та нар юу гэж хэлсэн бол үхэл хүртэл итгэмж тавиа. Үнэнч бай гэж хэлсэн. Тэгээд би чамд амийн тэтэм өгнө гэж хэлсэн байгаа. Бидний эзэн чинь биднийг аврахын тулд үхэл хүртэл дуулууртай байсан биз дээ. Сатан тийм хүчрэхгээр эцсээ хүртэл үхтлээ Израильчуудыг хөөж байсан шиг. Одоо ч энэ бузар сүнс юм. Энэ ертөнцийн төгсгөл болох үед яах вэ? Өөрт нь баг хугацааг мэдсэн тэрээр яасан юм бол асар уур хилэнтэйгээр энэ ертөнцөд бууж ирсэн гэж хэлсэн байж. Тэгвэл бид өхөн яах ёстой юм бол?
бүр илүү өгөхөл үртэл итгэмжтэй бай гэсэн ийм сэтгэлээр итгэлээр амьдрахгүй болохгүй байх. Ийм сэтгэлээр сайн мэдээг тараахгүй яг болохгүй байх. Тэгж амьдрахгүй байгаа учраас яаж вэ? Бидний эргэн тойрондох энэ олон сонсголгүй өргөлтөө хүмүүс аврагдаж чадахгүй байгаа. Сайн бодоод үзээрэй. Би хичээсэн бол, би өхөөхтэй тэнцсэн бол тэгвэл яах вэ? Олон хүмүүсийг бид өхөн аварч чадах байсан ойлгож байна. Биднээс хамаарч байгаа шүү дээ. Хамаагүй гэж бити бодороо. Эзэн хизээ ирэх бол удахгүй. Гэхдээ авралыг авсан хүмүүс хичээнгүлэн амьдруул байна шүү дээ. Тэр хугацааг чи хойшлуулж чадна ойлгож байна уу? Эхлэл ном дээрээс харах юм бол энэ Содом гэдэг хотыг бурхан шийдгэнэ гэдгийг хэлдэг байж. Тэр үед Авраам юу гэдэг вэ? Бурханы өмнө хэлдэг байж. Авраам ойртон ирээд та зөвтийг буруудтай юмд устгах уу? Тэр хотод зөвхт 50 хүн байж болох шүү. Та ийм газрыг устгах уу? Тэр хүү 50 зөвхт хүний төлөө тэр газрыг өршөөх үү гэж хэлдэг. Зөвтийг буруудтай хамт устгах нь ийм хэрэг танаас хол байгаа. Бурууд нь зөвттэй бүү зэрэгцэг. Гэтэл эзэн яадаг юм бол хэрэг би энэ хотынхны дотроос зөвхт хүн 50-ыг олвол тэдний төлөө энэ газрыг бүхэлд нь өргөнө гэж хэлдэг. Авраам дахиад хэлдэг. Эзэн хэрүү энэ хотод 50 зөвтгөнөөс 5 хүн дутаж болох шүү. 45 байвал та өршөөх үү? Өршөөнө гэж хэлдэг. Дахин Авраам хэлдэг байж. 40 хүн олдож болно шүү дээ. Тэгвэл өршөөх үү? Өршөөнө. Авраам 30 хүнийг олж болно шүү дээ. Тэгвэл өршөөх үү? Өршөөнө гэж хэлдэг. Хамгийн сүүлд Авраам юм бол зөвхт 10 хүн байвал нь та тэр 10 хүний төлөө устгахгүй юу? Устгахгүй гэж хэлдэг. Гэвч яасан бол Содом Гомор зөвхт 10 хүн байгаагүй байх. 10 хүн байсан бол яах вэ? Эзэн тэр хотыг устгахгүй. Устгахгүй байх байсан ойлгож байна уу? Өнөөдөр ч тэр энэ олон сонсголгүй хүмүүсийг яах вэ? Бид үнэнхээр хичээнгүлэн сайн мэдээ тараагаад хичээнгүлэн эзнээс зуран тэгж амьдруул байж тээ. Эзний ирэх хугацаа жаахан хойшилж магадгүй. Мөн дээрээс нь олон хүмүүсийг бид өхөн аврах боломж байж байна. Үнэхээр тийм байгаа үстэй. Бидний гартайгаа ах. Тэд аврагдах уу? Тэд явж лөө явах уугүй гэдэг нь эцтэй юу юм бэ? Бурхан аварж өгөх боловч тэр ажлын төлөө бидний хичээл зүтгэл гэдэг зүйлөө гартайгүй хэрэгтэй ах. Мосе нэгч туурайтныг үлдээхгүй гээд фараоны эсрэг батад зогсон эцээ үртэл амьдрсан шиг. Фараон чи эцээ үртэл талаад өгөхөд хөөж явсан шиг. Бид үхэнд ч юу юм бол хайртай хүмүүсээ энэ газар дээр амьдарж байгаа өрөвдөлтөй энэ олон сонсголгүй хүмүүсийг эцээ үртэл тас зуран авръя гэсэн ийм халуун сэтгэл хэрэгтэй байна. Ойлгосон биз? Тийм учраас хичээнгүлэн сайн мэдээгээ тараацгаая. Би биш. Хамт та нэг сэтгэлээр, халуун сэтгэлээр семинарын эхний өдрөөс дуус хүртэл яах вэ? Залбирлаараа. Үйлсээрээ, хичээл зүтгэлээрээ сайн мэдээг тараа. Ойлгосон биз? Нэг сүнсийг аврахын тулд 7 хоногийн турш цаг зарцуулаад нэг сүнс аврагдлаа гэвэл энэ ямар том ашигтай зүйл бол. Тэдэнд өдөр болгон хоол авч өглөөч. Бид хохирох уу? Үгүй ээ. Нэг хүний сүнсийг өдөрт 10,000 төгрөгөөр хоол авч өгөөд 70,000 төгрөг хэрэглэлээ гэж бод. Орой гэртний өргөж өгөх таксины мөнгө нөгөөд 70,000-ыг хэрэглэлээ гэж бод. Тэгээд тэр хүмүүс аврагдлаа гэж бод. Тэгвэл яах вэ? Энэ ороо дээр түүнээс илүү үнэтэй хөрөнгө оруулалт байгаа юу? Байхгүй үст. Бодоод үз. Үнэхээр энэ сайн мэдээний төлөө бид өхөн хизээж чөгж болохгүй. Түүнийг мэдэж болохоор байгаа. Өнөөдөр үнийг бодож үзлээ. Эх 7 хоногийн семинарда хичээнгүлэн сайн бэлдээд 24-өөс яг 7 хоногийн дараа эхэлнэ. Сайн мэдээ тараагаа хүмүүс байгаа бол одоос эхлэн залбираараа. Очоод уулзаараа, гуугараа. Гэртээ ороод амттай хоол хийж өгөр. Библийг сурыг. Бурхныг мэдээд хөө хамтдаа девожн руу явъя.
Энэ ертөнцийн дээр биш 8 хийдэх хүмүүс. Энэ сүлжээний бизнес ямар хичээнгүйлэн айлаас айлд очиж сайн мэдээг нь бараагаа зарч. Гэтэл бид нар хятад бараа зарахгаа гүйж байгаа хүмүүс үү? Сүлжээний бараа зарахгаа гүйж байгаа хүмүүс үү? Үгүй ээ. Бид нар жинхэнэ аврал, жинхэнэ сайн мэдээ байгаа биз. Зоригтойгоор хичээнгүйлэн шантралгүйгээр сайн мэдээний төлөө амьдрах хэрэгтэй байна. Ойлгосноо? Окей. За. Хамтдаа залбираад дуусах. Хайрын бурхан аваа, биднийг аварч өгөн, бурханы хүүхэд болох энэ нэгүслийг өгсөн талархаж. Үнэхээр бидний аврал ямар үнцэнтэй гэдгийг мэдэн. Бусдын авралж үнцэнтэйг бас бодонгоо сайн мэдээний төлөө хичээнгүйлэн амьдрахыг эзэн бид өхөн хүсэж байна. Өнөөдөрч бид өхөнд үгээрээ дамжуулан зааж сургаж өгсөн талархаж байна. Удахгүй болго нэгдсэн семинартаа нэгдмэл сэтгэлээр нэгч болтгой үнийг аврыг гэсэн тэр халуун сэтгэлээр эзний хүч чадалд найдан эцсээ хүртэл хичээнгүйлэн амьдрахад та тусалж өгнө. Биднийг үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Зар үсчээ. Бэлгээр аим үсчээ. Ярахаар хүртлээс үс. Эзний дандаа үнсгэлээ. Бодоод эсээ студиэр дандаа үсчихсэн юм. Өнөөдөр үнэхээр хүсэлтэй таа ерөөсөө бооз өгөхтэй таатаа Рачета ханаас бүтсэн тань гэдэг атаа нэг жаатаа юмтай читрата нэмтэн атаанаас их тараачтай аваас өөдөөсөө мэдээж юм түр ингээд хаан тааж байгаа гэдэг төрөм клууач түүгээр ингээд сайн мэдээ систем хараад шоолж яагаад тав надаа ингээд нэгсээ батна гэдэг өгөөрөө нампур одоо нэг зүйл нэгсээ гаргаад ингээд зэлбэрлээ ингээд зэлбэрч хэлцгээ сонирхолтой зүйл болов яагаад таарлал за өнөөдөр ингээд хаалт чээд хатамтай шууд нийтийн хүртэл шууд хийчихсэн. За тэгээд яагаад би өчтөр нэг манай үйлчлэлийн маань хэдэн хүмүүс ингээ хараа өрнчүүд ингээд семинар дээр суугаад тэгээд ахын дүүнтэй нөхөрлөсөн. Эцэг манай ахын дүүн нар бүгдөө ингээд сүмэд дуусгаад ингээд шууд харилцаагаар ингээд кофе шоп дээр шууд нөхөрлөө. Би ингээд ууцаа төвгөө тэг ярьж байгаа тэр хүмүүсийн байга байдлаа хадаар ингээд файт намтсан. Тэгээд бид нар одоо ингээд энэний өдөртэй энэний өдөртөө ингээд байдаг нөхөрлөө дуусгаад ингээд аврам хүмүүгүй явж яархаас ингээд үнцэнтэй жоохон нөхөрлөл хийгээд ингээд үзсэн. За 3 өдрийн үг байгаа. За тэгээд интернет маань жоохон ингээд хатаж яриад үзсэн. Асуудал үг ойр үеийг чихгүй байгаа гэсэн. Тэгээд одоо хийж өгөөж амлаад ингээд болгочихгүй. Тэгээд зарим хүмүүс ингээд үг араагүй байна. Тэгэхээр зарим хэрэг араагүй өөртөө ирээд санаа заатай байна. Тэр хааны заатай байна. Шинээр хийж байгаа. Тийм. Энэ хийж байгаа нэг шиг нэг ажил готтой нэг юм шүү дээ. Усаа. Тэр үн таахт орж ирэх болсон тийм. Манай хэлбэр нэг өдөртөө тэгээд ичгэж жоохон тийм ойлгосон яг энэ дээрээ сонсчоод тэгээд дараа нь YouTube дээр тавьчихсан сонсоод илүү үнэтэй
эрт сонсгоор үдүүгээр сонсчоод сонсох тэр энэ ирээд сонсгоо жоохон ялгаатай байдаг болохоор боломжтой ирээд сонсчоод дараа нь үдүүгээр 50% дахин сонсчод болсон сайн байгаа шүү. За тэгээд дөрвөн хүртэл хэлж байна. За тэгээд багцаад миний өдөр болдог шүү. Тэгээд хойд ингээд зарлаад явна. Хаягаа таваад ороод. За гурван дөрөв хатан матар авсан. Тэгээд дөрөв дахид байна. За тэгээд ингээд газрын ингээд ороод бүгэн мэдэн чод чичээд. За миний нэш дам тарчаа гэдэг үнэтэй гардаг. Тэгээд аваачаар дахин байна. Тэгээд энэ тартаа ингээд усаа дахиад дараа